уг сэдвтэй холбоотой үгсийг багшигаа дагаад уншаарай. Үр шиднийг эрэгтэй албан хаагч, үр шиднийцээ эмэгтэй албан хаагч. Дэлник эрэгтэй ажилчин, дэлнийцээ эмэгтэй ажилчин. Чишник эрэгтэй зөөгч, сервирка эмэгтэй зөөгч. Учитель эрэгтэй багш, учителька эмэгтэй багш. Лекарш доктор эрэгтэй эмч, лекаршка докторка эмэгтэй эмч. Продавач эрэгтэй худалдагч, продавачка эмэгтэй худалдагч. Менежер эрэгтэй менежер, менежерка эмэгтэй менежер. Ведец эрэгтэй эрдэмтэн, ведкиня эмэгтэй эрдэмтэн. Полициста эрэгтэй цагдаа, полицистка эмэгтэй цагдаа. Уклизыч эрэгтэй цэвэрлэгч, уклизычка эмэгтэй цэвэрлэгч. Хасич эрэгтэй галс өнөөгч, хасичка эмэгтэй галс өнөөгч. Спортовец эрэгтэй тамирчин, спортовкиня эмэгтэй тамирчин. Харайц эрэгтэй жүжигчин, харайчка эмэгтэй жүжигчин. Спевак эрэгтэй дуучин, спевачка эмэгтэй дуучин. Политик эрэгтэй улс төрч, политичка эмэгтэй улс төрч. Эндээс бид бүхэн мэргэжлийг ир эм хүүсээр хоёр төрлөөр ангилдгийг сурлаа. Ихэвчлэн эмэгтэй мэргэжлийн ард К төгсгөлтэй болж байгааг анзаараарай. Ингээд номныхоо 1-р дасгалд анхаарлаа хандуулна уу? 9-р хуудасны 1-р дасгал Пословхейте а апокуйте ужитичне фразе. За бүгдээрээ хэрэгтэй үг хэллэгүүдээ сонсоод автцгаая. Dobrý den. Dobrý den. Já jsem... Těší mě. Těší mě. Co znamená? Jak se řekne? Jak se to píše? Rozumíte? Nerozumím. Ještě jednou, prosím. Mám otázku. Mluvíte anglicky, německy, rusky? Ano. Jo? Ne. Děkuji. Děkuju. Prosím. Харавдугаар хуудасны 1-р дасгал